Манад хэр хожоотой гэрээмдээ ган төмөр сайдаа. Энэ хэдэн гишүүд чинь дэрэгэл тойроод асуугаад яваад байгаа шүү дээ. Зөвхөн гишүүд биш. Энэ дөнгөж хөл дээрээ босч ирж байгаа үйлдвэр байгуулсан үйлдвэрлэгчид одоо л нэг жоохон нар үзэхнүүдээ гэж байтал одоо энэ том хэлцээр л аваачаад оруулцдаг. Бид нар тэр том улсуудтай өрсөлдөх хэмжээний потенциалтай юм үйлдвэрлэгчид биш шүү дээ. Хэр хожоотой гэрээ тэрийг л та хэлээд өгч. Бусад энд нэгдсэн явж байгаа 5 орн. За Оросоос нөгөө 4 орн маань энэ гэрээ хэлцээрт нэгдээд бид нар ийм ашигтай байгаа маа гэдгийг та нарт зөвлөд байгаа юм уу? Сая манай юуны ерөнхийлөгч үлээ үйлдвэр худалдаа юу лээд. Одоо би эксперт юм аа л гэдэг. Бусад энэ нэгдээд энэ чинь 14 оноос хойш нэгдээд явж байгаа улсууд би эхлээд таможны союз гэж байсан. За дараа нь яаст нэгдээд манай улсууд ингээд хожоод байна гэж. За Армян, Беларусь энтертэй харьцуулахад бол манай улс төдий хэмжээний бас том үйлдвэрлэгч бас биш. Одоо л дөнгөж хөл дээрээ босч байгаа энэ талх нарийн бов одоо элдв бусад үйлдвэрлэгч нар маань энэ нэг весток болж исэн юм аа. Тэгэхэд би яг өөрөө тэр үзэсгэлэн үзээд явж исэн Казахстаны нэг хувлаа гэд нэртэй консерв үйлдвэрлэдэг үйлдвэрийнхэн тэнд нэг бүүчгтэй байж хатан бож хувлаа гэд нэртэй консерв байдаг юм уу? Танай ажил сайн уу энэ гэсэн ямар юм сайн байх вэ дээ? Бид нар энэ дотооддоо энэ консервийг 100 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа. Оросоос 80 рублээр оруулж зараад байгаа маа. Бидэрт ямар юм сайн байх вэ энэ хэлцээр гэж хэлсэн. Яг иймэрхүү судалгаануудаа та бүхэн маань сая дамжны гишүүдээр хэлээд энэ үйлдвэрлэгч энтертэйгээр нь том хэмжээний хэлцүүлэг энтер өрнүүлсэн юм уу? За мэдээж хэрэг одоо гурил будаа энтер нь бол алдаатай байсан сая харагдлаа. За яг 50,000 тонн улаан будаа гэж оруулсан л явж байна. Тэр 50,000 тонн улаан будаач л үндсэндээ Монголын тариалж улаан будаа үнийг тодорхойлцдог юм л да. Тийм ч судалгаа юмнуудаа хийгээд за яг 5 сарын 9-нд одоо бас нэг одоо үйл явдал болох гэж байгаа юм байна. Тэрийг ойлгож байна. Энэ ард түмний төлөөллийн их хурл чинь өөрөө бүр эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг хүлээж авах боломжгүй дэмжих одоохондоо дэмжих боломжгүй байна гэж үзээд байгаа юм шүү ган төмөр дарга. Таныг ажил хийх гээд байгааг ойлгож байна. Би ажил хийж байгаа нь энгээд өмнөх одоо засаг үргэлжлүүлжээс ажлыг би үргэлжлүүлэх ёстой маа гэд муухраар дайраад энэ хэдэн үйлдвэрлэгчтэй хамраар нь газар шалгах гэдэг юм уу? Таныг ингээд буруутгаад байгаа юм ерөөсөө байхгүй. Энэ гэрээ хэлцээр Монгол улсад хожоотой юм уу гэдгийг л асууад байгаа. Бид нар ингэж хожих юм а гэж та нэг тодорхой. Бид нар 10 жилийн дараа гэхэд энэ үйлдвэрлэгч нар маань том зах зээлд гараад сипэдл ингээд босоод ирэх юм а гэдгийг та хэлээд өгөөч. Энд нэг нэгийг чичлэх гээд таач нэг ухаантай царайлал бусд нь ч нэг ухаантай царайлаад байгаа юм шиг энд нэг мэтгэлцээд байх юм. Энд чинь зүгээр гүгээд орчдог хэлцээр бас биш байх. Бусад энэ хэлцээрд нэгдсэн явж байгаа олон жил болсон улсууд чинь үнэхээр хожоотой гэрээ байна. Тэгээ ер нь бол Евразийн холбоон дотор бол эдийн засгаар нь харахаар хамгийн их хожиж байгаа нь бол Казахстан юм лээ. Бид бол эдийн засгийн холбоонд элсэхгүй. Гишүүд минь бид бол төр хэлцээр хийж байгаа 3 жилийн хугацаатай. Магадгүй хэрэгжиж эхлэх нь бол эх оноос хэрэгжих байлгүй дээ. Одооноос зурж дараа нь эн чин парламентаар орно, батлагдах хэсэг нь яригдана. Хожоотой хувьд бол хожоотой. Зүгээр хожоотой гэдэг нь бол тийм зүгээр хилчгээр бас болдог юм биш байна л да. Үйлдвэрлэгчд маань хэр ажилсаг байх вэ? Худалдаачид маань хэр сэргэлэн байх вэ? Хэр авахалжтай байх вэ гэдгээс л шалтгаална. Одоо Японы жишээ бол тэр. Тэгэхээр бол зах зээл гараад ирлээ. Монголчууд нэг 5% татвар авдаг байсан тэглэгдлээ. Евраз 15-аас 10-аас 50% татвар авдаг байсан тэглэгдлээ. Ер нь одоо байгаа татвараараа бол бид нар энэ Евраз руу юу ч зарахгүй. Яг ингэж байна. Юу ч зарахгүй. Зарж чаддаг хүн олдохгүй. 40% татвартай Украин ах хинч зарж чадахгүй. Тийм учраас бол Евразийн энэ зах зээл рүү юм зарах боломжийг л гаргаж ирж байгаа. Ер нь хоёр хөрш бол худалдааны хувьд манад бүрэн хоригтой 30 жил явсан. Энэ хоригоос гаргах тухайд аль нь одоо бодож байгаа байлгүй. Тэгээд нэг хөршийнхөө хоригийг авах тухай л хэдүүлээ ярьж байгаа. Өөрснөө тэгье бид хоригтойгоо байя гэвэл тэр бол бидний сонголт. Тийм учраас бол хожоотой хувьд бол хожоотой. Ямар ч байсан бид их өндөр тавьсан тарифыг өнөөдөр тэглэх тухай л ярьж байгаа. Энэ нь одоо магадгүй хааны газар таалагдахгүй байх шиг байна л да.